За дараагийн бодлого. Одоо энэ тий. Яа энэ яах юм? Энэ бодлого нь болохоор энэ юм байна тий. Функцийн графикийг байгуулах нөгөө шинжилгээний Г хэсэгт нь болохоор налуу асимптотыг олохыг нэмж оруулан функцийн графикийг олгосон. Функцийн графикийг байгуулсан. Тэгээд налуу асимптотыг олох нөгөө нэмэлт тодорхойлолтыг тэнд оруулж өгөөд тэгээд хажуу талдаа график гаргасан байна. За энийг болгохын тулд болохоор хязгаараа x хязгааргүй гэж үзээд тэгээд e под x-ийг x-тэй хуваагаад манай m буюу налалтай болж байгаа хасах 2 гарсан. За тэгээд дараагийнх нь болохоор b-г олохтой болохоор e под x-ээс x-ээ хасаад тэгээд b тэнцвэнийг гарсан. Яагаад e под x-ээс налалтыг үржих нь x шүү дээ хонгорцуулаа. Тэгээд налалтаа хийсэн биш. Одоо ийм баггүй юу? Одоо f под x хүүхч энэ вэ те? Тэгэхээр за би энэ дээр нь биччихье. Хязгаар олно гэдэг чинь чи налалтыг m-ийг олно гэж сая ярьлаа шүү дээ те? m тэнцүү олохдоо хязгаар ямар хязгаар бодох юм бэ гэхээр f функцийг x хуваасан тийм үү? X хуваагаад x нь хязгаар руу тэмүүлж байгаа үе хязгаар бодно тийм үү? За тэгээ тэрийг оруулахдаа эндээс хязгаар руу тэмүүлгээ оруулчихна. Энэ хязгаар бодох байхгүй юу? Тэгээ энэ хязгаар бодсон юм хасаг 2 гарсан юм байна. За энэ таарч юм тийм хасаг 2. Одоо тэгэнгүүт b-г олохдоо чи яаж олох юм бэ гэхээр b-г олохдоо f(x)-ээс k(x)-ийг хасах хэрэгтэй байхгүй юу? Яагаад f(x)-ээс k(x)-ийг хасж байгаа юм бэ гэхээр за шинэ энэ дээр ичээд үгүй дөө. За би энэ keyboard-оо холбоотох юм. XPP-г холбоот. Юу ч юм болохоор юм штэ. За би үзгээ ашиглаад биччихье те. За улбар шаараар багш нь анхааруулад биччихье. Шүргэгч шолон гэдэг чинь бол нөгөө эрэг тэнцүү К К биш манайхаар юм байгаа те. M X нэмдэг нь B гэдэг хэлбэртэй. Ямар нэгэн шолон налал болох юм бодоод. Тэгэхээр fx маань fx функц энэ шулуун 2 маань x нь хязгааргүй их болох тусам fx функц маань ойролцоогоор ийм болох тухайд яриад байгаа шүү дээ. Тийм үү? Ийм болох тухай яриад байгаа. Тэгэхээр сая mx-ийн m-ийн олцсон юм чинь f-ээс юу хасах нь? mx-ийг хасчиж манай b гарах байхгүй юу? Тэгэхээр чи эндээс ганцхан x-ийг хасчаад байгаа чинь буруу болчиход байна. m-ээ хаягдсан байна гэж хэлээд. Тэгэхээр одоо юу болох нь гэхээр одоо энэ хязгаар дээр одоо бодъё тийм. Одоо энэ хязгаар дээр бодоход за би энийг идэвхжүүлж ягаад функц руу орлоо. Одоо энэ хязгаар дээр ямар хязгаар болох вэ? B гэдэг сул гишүүнийг бодно. B гэдэг сул гишүүн бол хязгаар бодно. Ямар хязгаар бодох юм бэ гэхээр f-ээс хасдаг нь f функцээс хасдаг нь сая бид нар m-ийг олсон шүү дээ. m-ийг үржидэг нь x гэсэн энэ хязгаарыг бодно. Хязгаар нь юу руу тэмүүлж байгаа юм бэ гэхээр x нь хязгаар руу тэмүүлж байгаа үе энэ хязгаарыг бодчихж m болт юм гэсэн ийм бодолтой. Тэгэхээр m 1 гэсэн байх. Чи энд m 1 гарсан байна. Энд тэгээд m-ээ дутуу үлчсэн байх юм. Тийм бац? Юу нь зүйл байна л да. Шүрүүрчл байна бичсэн. Бодол зүйл байна тий. Тэгээд одоо энэ ингээ функц ингээ томруулаад жижигрүүлээд авахад хязгааргүй холдогдсон манай цэнхэр өнгөтэй функц манад ерөөсөө ягаан өнгөтэй нөгөө надаа асимптоттой маань давцчихж байгаа зү. Энийг л хэлээд байгаа шүү дээ. Тий? За.